Заримдаа нүдний болонд чинь юм гэлс харагдаад алга болдгоо. Эсвэл хин нэгэн хажуу зогсож байгаа юм шиг санагдаад эргээд харахад юу ч байдаггүй. Ийм мэдрэмж төрөхөөр ихэнх хүн би сүнс харж хуу гэж боддог. Үнэн дээр энэ нь сүнстэй огт холбоогүй. Харин тарих хэрхэн ажлыг харуулж байгаа энгийн жишээ юм. Хүний нүд бодит байдлыг бүрэн харуулдаг камер биш. Ялангуяа нүдний болонгийн хараа маш бүдэг, зөвхөн хөдөлгөөнийг барих зорилттой. Тэндээс ирж буй мэдээлэл дутуу учраас тарих тэр хоосон орон зайг өөрөө нөхөн зурдаг. Ингэхдээ ямар нэг юм байна гэсэн дүгнэлтийг хамгийн түрүүнд хийдэг. Учир нь хүний тарих аюул байж магадгүй нөхцөлд буруу байсан ч анхааруулсан дээр гэж хөгжжээ. Өнөөдөр аюул байхгүй ч энэ хамгаалах систем унтраагүй хэвээр үлдсэн нь энэ юм. Тиймээс ганцаараа харанх үед эсвэл ядарсан үед тарих жижиг сүүдэр гэрлийн өөрчлөлтийг хэд томруулж мэдрүүлдэг. Мөн ядаргаа, нойр дутуу байдал, стресс энэ мэдрэмжийг бүрч хүчтэй болгодог. Тарих мэдээллийг зөв шүүж амжихгүй болохоор бодит бус мэдээллийг бодит мэд хүлээж авдаг. Жишээ нь үүлнээс царай харагдах. Ханийн хэнээс хүн шиг дүрс олж харах. Харанх үед хүн зогсож байна гэж андуурах. Хоосон орон зайд хэн нэгэн байгаа юм шиг санагдана. Энэ тархины ямар нэгэн алдаа эсвэл гажиг биш. Харин хэвийн ажиллагаа юм. Шинжлэх ухаанд үүнийг тархины перцепцийн алдаа гэж тайлбарладаг. Тархи дутуу мэдээлэлээр үндэслэн буруу дүгнэлт хийж байна гэсэн үг. Энэ бол сэтгцийн өвчин биш, ховор тохиолдолч биш. Харин эрүүл энгийн хүний тархинд байнга тохиолддог үзэгдэл. Тэгвэл яагаад хүмүүс үүнийг сүнс гэж боддог вэ? Яагаад гэвэл айдас тайлбар нэгдэг. Тайлбар нь танил үг хайдаг. Соёл, яриа, кино бидэнд сүнс гэдэг ойлголтыг хамгийн амархан санал болгодог болохоор тархи тэр үгээр энэ мэдрэмжийг нэрлэдэг. Өнөөдрийг хүртэл сүнсийг хүний хараатай холбож нотолсон шинжлэх ухааны баримт нэгч байхгүй. Тиймээс нүдний болонд чинь юм харагдсан бол та айх шаардлагагүй байх нь. Та сүнс хараагүй. Таны тархил таныг хамгаалах гэж бодит байдлыг үрдээс таамаглаж ажилласан хэрэг. Амархад, тайвширхад, нойр сайн авахд энэ мэдрэмж их ихтэй өөрөө алга болдог.